За одоо бүгдээрээ цэнэглэгчийн кабелийн утсыг нэхмэл утсаараа ороогоод дан нэхээсээ нэхнэ. Дан нэхээсээ та бүхэн маань хүссэн тоогоороо нэхэж болно. Дан нэхээс нэхэж авах явцдаа бүгдээрээ дундуур нь навчаа нэхээд явна. Хүсснээрээ хідэн ч тоогоор дан нэхээсээ нэхэж болно. Мөн хүсснээрээ хідэн ч навч нэхэж болно. Ингээд бүгдээрээ навч нэхтлээ дан нэхээсээ нэхцгээе. Одоо бүгдээрээ навчаа хийцгээе. Навчаа хийхин тулд бүгдээрээ хамгийн дөрөнд 8 гинж татна. 8 гинж татаад гинжээ арт тал руу нь эргүүлэхээр хойд талдаа товгор байгаа. Тэр товгороос нь авцгаана бүгдээрээ. Гинжнийхэн хойд талаас нь хамгийн ихний товгороосоо бүгдээрээ дан нэхээсээ нэхнэ. Тэр хаана харагдаж байгаад товгороос нь татна бүгдээрээ. Гинжээ эргүүлээд эхний товгороосоо бүгдээрээ дан нэхээс за хоёр дахь бүгдээ зүгөө ороод давхар нэхээс нэхнэ. Дараагийн товгороос авлаа. Давхар нэхээс 1 2. За 3 дахь мөр маань 2 ороогоод трипл крочет буюу гурвалсан давхар нэхээс байгаа. Зүгээ 2 удаа ороогоод татлаа 1 2 3 удаа татна. За дөрөв дэх маань дахиад утсаа 2 удаа ороогоод дараагийн тоогороос авлаа 1 2 3. За одоо 5 дахь мөн давхар нэхээс байгаа дабл крочет. 5 дахь тоогороос давхар крочет. За зүгээ ороогоод дараагийн тоогороос бүгдээрээ 6 дахь тоогороос шууд татдаг давхар нэхээс авна бүгдээрээ. ХДЖ буюу half double crochet буюу хагас давхар нэхээс авчлаа. Одоо дан нэхээс хамгийн сүүлийн тоогороос дан нэхээс. За ингээд навч маань гарлаа. Та бүхэн маань хүссэн одоо бүгдээ үргэлжлүүлээд дан нэхээсээ кабелийнхаа утсыг мөн ороогоод дан нэхээсээ нэхэд явна. Хүссэн хэмжээгээрээ хідэн ч давхар нэхээс явж болно. Хүссэн газараа бүгдээрээ навчаа нэхэд явна. Та бүхэн өөрсдөө хүслээрээ нүднийхээ баримжаагаараа давхар нэхээсээ явж явах явцдаа бүгдээрээ навчаа хийгээд яваарай. Одоо та бүхэндээ дахиад навчаа харуулъя.
Цэнэглэгчийнхээ утсыг ороогоо дуусчлаа. Одоо цэцгээ нэхий бүгдээрээ. Эхлээд цагаан цэцэг нэгсэн байгаа. Та нар цагаан цэцгээ дагнаж болно. Би болохоор өнгийн цэцэг хийхээ шийдлээ. Одоо бүгдээрээ шидэт тойргондоо шидэт тойргоо жоон томхон аваад шидэт тойргондоо 3 гинж татъя. 1 2 3 гэж татлаа. Утсаа ороогоод шидэт тойрогноосоо эхний 2 утсыг татлаа. Дахиад утсаа ороогоод тойрогноосоо утас аваад дахиад 2 утсаа татлаа. Гэд 3 утас үлж чинь энэ 3 утсаагаа цуг татна. Дахиад 3 гинж татлаа. 1 2 3. Энийгээ гулгай нэхээсээрээ холбъё. За энэ маань ингээд цэцэгний маань нэг навчин гарч ирж байна. Нэг дэлбэн. Дахиад 3 гинж татлаа. 1 2 3. Мөн зүгээ ороолоо. Утсаа татлаа. Зүүн дээр одоо 3 гогцоо. 3 утсаа энийг эхний 2-ыг нь татлаа. 2 утас үлдчихээн. Дахиад зүгөө ороогоод 2 утсыг татлаа. 3 утас үлдчихээн. Энэ 3-ыг хамтдан татна. Дахиад 3 гинж татаад гулгай нэхээсээрээ холбъё. За ингээд 2 дахь дэлбээ маань дууслаа. Нийт 5 дэлбээ. Энтэйг нийлээд нийт 5 дэлбээ нэхий бүгдээрээ. Утсаа татаж хангалсныхаа дараа хаачлаад энэ 2 утсаа татсан богино утсаа тасалсан утастайгаа зангидчихвал ингээд зангидчихвал дараа нь буцаж сулрахгүй дундах нөхөн томрохгүйгээр сулрахгүй юм бот бүх болно. Тэгэхээр за би цэцгнүүдээ бүгдийг нь холбочлаа. Ерөнхийдөө дууслаа. Ийм болж байна. Та нар хэрвээ силикон буу байвал силикон буугаар нааж болно. Би бол наахгүйгээ зүгээр утсыг нээш нь оруулж агаад хооронд нь зангидаад холбоцсон. Энд нь зангидаад холбоцсон. Хэрвээ ийм наалтай бол наалтаач нааж болно цэцгээ. За ингээд бүгдээрээ цэнэглэгчээ өнгийн цэцгээр гоёор дараагийн хичээлээрээ уулзлаа. Түр баяртай. Та бүхэн маань subscribe давж дэмжихээ бүү магтаарай. Мөн лайк мөн хонхон дээрээ даруул. Дараагийн шинэ видеонууд маань та бүхэнд мэдэгдэл болж ирэх болно. Тийм болохоор та бүхэн мөн хонхоо мөн лайкаа дарахаа бүү магтаарай. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.